агшилтын үйл ажиллагаа алдагдсан буюу зүрхний дутагдал, эсвэл миокардын инфаркт, эсвэл зүрхний агших булчингууд хэвийн тийм ээ мас нь хэвийн ирнээсээ одоо булчингийн мас нь хэвийн ирнээсээ зохицуулга нь алдагдах буюу пейсмейкерийн зохицуулга алдагдах одоо төрөл бүрийн аритм тийм брадиаритм, дахин аритмын үед бол кардиогений шок үүсэх боломжтой. За дээрэс нь бол хавхлагын одоо эмгэгүүд бас кардиогений шок үүсэх боломжтой. Маш олон шалтгаантай байна. За тэрийг бол тусад нь ер нь бол дэлгэрүүлж ярилцсан дээр болов. За тэгэхээр кардиогений шок бол зүрх маань ажиллахгүй байгаа учраас кардиак аутпут маань хангалттай одоо шахаж гаргаж өгч чадахгүй байгаа учраас кардиак аутпут маань буурсан байдаг. За ингэснээр мин артериал прешер маань буурдаг. Тэгэхээр дасан зохицлын процесс яг адилхан явагдаж TPR маань нэмэгдэнэ. За тэгээд мөн яг адилхан механизмаар болвол захын одоо дэрхтний хүчил төрөгчийн хэрэглээ нэмэгдсэн учраас төвийн хүчил төрөгчийн сатурацийг хэмжээд үзэхээр хүчил төрөгчийг нь илүү их захын хэрэгтийн ялгаад авсан учраас бага хэмжигддэг гэж. За кардиогений шокийн үед бол венийн цусны эзлэхэн бол ихсдэг байгаад. За яагаад тэгэхээр энэхүү зурган дээрээсээ бүгдээрээ харах юм бол зүрх маань энэ төвдөө байгаад цусыг хүлээж авангуудаа цааш нь шахчих хэвээр тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө энэ урсгалын маань энэ голд ингэж одоо саад үүсэж штэ тийм ээ, зүрх маань өөрөө шахаж чадахгүй байгаа юм чинь. Тэгэхээр энд бол цусны зогсонгошил үүсээд эндээс ирж байгаа цус нэмэгцээр венийн цусны эзлэхэн бол нэмэгддэг байна. Тэгэхээр венийн цусны эзлэхэн бол нэмэгдэх нэ. За тэгвэл central venous pressure яах юм бэ гэхээр яг адилхан тийм ээ. Зүрх маань цусыг цааш нь шахаж чадахгүй учраас зогсонгошоод байгаа цус маань эзлэхэн ихсээр даралт нь нэмэгдэж байгаа. За тэгвэл pulmonary capillary wedge pressure буюу зүүн тосхуурын даралтыг төсөөлж одоо ярилцах юм бол юу болох юм бэ гэж. Тэгэхээр зүрхний кардиогений шок маань баруун зүрхний болон зүүн зүрхний гэж бас ангилагдаж болно тийм ээ. За тэгэхээр хэрвээ зүүн зүрхний дутагдал, зүүн ховдын дутагдал үүсэх юм бол pulmonary capillary wedge pressure ихсэх нь ойлгомжтой. Хэрвээ баруун ховдлын дутагдал үүсэх юм бол жишээлбэл доод ханын шигдээс болох юм бол зүрхний right coronary artery бүглэрх юм бол энэхүү үзүүлэлт маань бас буурах боломжтой гэж төсөөлөе. Ойлгох хэрэгтэй тийм ээ. Яагаад гэвэл баруун ховдол маань цусыг хүлээж аваад уушиг руу явуулаад уушиг нь цаашаа цусыг зүүн ховдол тосгуур руу явуулж явах хэрэгтэй байтал тийшээ цус очих нь багасаад ирж байна тийм. Харин тэр цус маань бол зогсонгошлно одоо их хэрэглэлтийн венд үүсэж байгаа гэсэн үг тийм ээ. Их хэрэглэлтийн венд үүсэж байгаа гэсэн. Хэрвээ баруун ховдлын дутагдал байх юм бол харин зүүн ховдлын дутагдал байх юм бол бага хэрэглэлтийн одоо венийн системд үүсэж байгаа учраас одоо тэр PCVP маань ихсэн гэсэн үг. Их хэрэглэлтээр бол их хэрэглэлтээр зогсонгошоод бага хэрэглэлт рүү цус бага орж ирдэг байгаа учраас PCVP маань бас бага байж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл бүглэрлийн шок гэж юу юм бэ гэж тийм ээ. Бүглэрлийн шок гэдэг бол цусны эргэлт маань аль нэг төвшөндөө механик бүглэрэл үүснээс шалтгаалж үүсдэг. Тэгэхээр нэгдүгээрт бол кардиак тампонад гол нэг жишээ нь байгаа. Кардиак тампонад яг л зүрхийг гаднаас нь базаа шахчихаар тийшээ цус бүрэн дүүрч чадахгүй. За цаашаа бүрэн дүүрч чадаагүй юм чи цаашаа гарч байгаа цус нь багаснаа гэсэн утгаар. Хоёрт нь бол tension pneumothorax. Tension pneumothorax үед яах вэ? Intrathoracic pressure буюу цээжний үндийн дотоод даралт ихснээр за цус маань бол ерөнхийдөө эргэж ирэх нь багасж जैन тий эргэж ирэх нь багаснаар цаашаа шахаж гарах нь ч гэсэн багаснаа гэсэн. За тэгвэл гуравт нь юу ажиллах юм бэ гэх юм бол уушигны артерийн эмболизм буюу pulmonary artery embolism. За pulmonary artery embolism-д юу болж байгаа юм бэ? За pulmonary artery уушигны артерийн том салаа бүглэрлөө. За зүрхний баруун ховдлын хувьд бол afterload нь нэмэгдэж гэсэн үг, resistance нь нэмэгдэж гэсэн үг. Харин зүрхний зүүн талд бол хүлээж авах одоо зүрхний зүүн ховдлын тосхуурын перилоуд нь бол яаж ин буурч гэсэн үг. Ингэснээр зүүн талаас аварт руу гарч байгаа цусны хэмжээ багасж байгаа юм чинь даралт нь унжаадаг байна. За тэгвэл obstructive shock-ийн үед cardiac output яах юм бэ гэж тийм ээ. Cardiac output бол ерөөсөө буурна. За тэгвэл TPR яах юм бэ? TPR бол яг адилхан TPR мөн дасан зохицлороо ихсэж даралтыг бол хэвийн түвшинд барихыг хичээнэ гэсэн үг.
За тэгвэл хүчил төрөгчийн одоо захын цусны хүчил төрөгчийн хэрэглээж гисэн нэмэгдэж байгаа учраас түрүүний оксижен сатурашн вен тэмчгэд бол яг адилхан одоо буурсан байх ёстой шүү дээ, тийм ээ? Буурсан байх ёстой. Венийн цусны эзлэхүүн ер нь яах юм бэ гэвэл мөн адилхан цусны орсгол одоо зүрхний ойролцоо боогдчихж байгаа учраас энэ бол одоо венийн цусны одоо эзлэхүүн бол үгүй ихсэх ёстой гэсэн. Ихсэн гэсэн үг, тийм ээ? За төвийн венийн даралт болон уушгины одоо нөгөө артерийг бөглөж байгаад үздэг pulmonary capillary wedge pressure маань яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг бас бүгдээрээ ярилцъя, тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө цус маань бол цээжний төвшөнд, зүрхний төвшөнд боогдож байгаа учраас венийн цуснд бол мөн адилхан одоо тийм ээ энэ төвшөнд ингээд цус маань боогдчихж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эндээс бол цус маань одоо замдаа боогдчихж байгаа учраас араасаа орж ирж байгаа цус маань эзлэхүүн ихсээр венийн системд бол даралт нь ерөнхийдөө нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бөглөртгийн шокийн үед бол төвийн вений даралт бол яах вэ гэхээр нэмэгдэнэ гэсэн. Төвийн вений даралт бол нэмэгдэнэ гэсэн үг. Харин pulmonary capillary wedge pressure яаж өөрчлөгдөх юм бэ? Pulmonary capillary wedge pressure. За энэ нь бол шалтгаанаас хамаарат бол янз байгаа. Жишээлх юм бол cardiac tamponade үед бол ихсдэг байх нь, тийм ээ? Cardiac tamponade үед ихсдэг байх нь. Cardiac tamponade. За эсвэл tension pneumothorax эсвэл уушгины артерийн эмболизм буюу pulmonary embolism үед багасдаг байх. За яагаад гэж байгаа юм болоо? За cardiac tamponade үед бол зүрхний өнхөлцгийн хүндэд шингэн орсон учраас гаднаас нь ерөөхдөө зүрхний дөрвөн хөндийг бол чамбрыг бол гаднаас шахдаг. За ингэснээр бол зүрхний одоо талаас нь шахаж байгаа тэр шахалтын үр дүнд зүрхний хөндийн бүх даралтууд ерөөхдөө жигэд одоо болж ирдэг тийм өөрчлөлт гарч ирдэг. За жишээлх юм бол ийм дөрвөн хөндөй байлаа. За энд өндөр даралт байх юм бол энэ өндөр даралт маань бусад талыгаа шахачин гэсэн. За хэрвээ энд өндөр даралт байх юм бол энд өндөр даралт нь бусад одоо чамбруудаа шахачин гэх мэтчлэн бие биенийгаа ингэж шахсараа байгаад жигэд даралт нь бол өссөн байдаг гэсэн. За зүүн ховдолд өндөр одоо даралт өндөр даралт үүсэх юм бол яг нь маань энэ шинэ ингэж шахагдах нь үнтэй. За тэгээд зүүн тосгуурыг бол ингэж дарж өгч гэсэн. Хэвийн үед байсан бол яах вэ гэхээр хэвийн үед байсан бол зүүн ховдол маань чөлөөтэй тэлэх боломжтой байгаа тийм орон зай байгаа. Харин тампонадын үед бол тийм боломж байхгүй бөгөөд гадна талаас шахагдсан байдаг. Tension pneumothorax болон pulmonary embolism үед юу болж байна гэхээр зүрхэнд ирж байгаа цусны хэмжээ багасж байна. Тэгэхээр зүрхэнд ирж байгаа цусны хэмжээ багасж байгаа юм чинь left atrial pressure маань ер нь бол багаснаа гэсэн. Цусаар багдуулж байгаа юм чинь. Тэгээд ойлгочих болно. Distributive shock маань хуваарлтын шокийн үед юу болд юм бэ? За энэ бол бусдаасаа ялгаатай зүйл нь бол cardiac output нэмэгддэг байгаа. Cardiac output нэмэгдэж байгаа шалтгаан нь бол энэ бол дасан зохицлын хариу урвал юм аа. Юунд дасан зохицож байна гэвэл distributive shock-ийн үед TPR буюу захын судасны эсрэгүүцэл буурж өгдөг. Энэхүү бууралт нь бол ерөнхийдөө нөгөө амин чухал бус эрхтнүүд ерөөсө хаасайгүй. Бүр одоо хүний биеийн бүх хэсгүүдэд цус одоо судасны эсрэгүүцэл багасаад судснууд маань тэлж өгдөг учраас цус маань бол хаасайгүй тархаж өгдөг тийм ээ. Нөгөө нэг хэрэгцээ ихтэй газраа амин чухал газраа илүү их цусыг хэрэгцээ багтай амин чухал бус газраа бага цусыг гэж хуваарладаг хувааралт маань алдагдчихж чинь гэсэн. Тэгэхээр TPR маань багасчихж байгаа учраас буюу энэхүү зурган дээрээс үзэх юм бол энэхүү одоо тэр савны доотлолд байгаа карант маань хаасайгүй нэгтчих чинь гэсэн. Тэгэхээр энд тодорхой хэмжээний даралтыг үүсгээд багаараа цаашаа урсаж явах хэрэгтэй цус маань яг уу гэхээр ерөөхдөө илүү хурдтай тал тийшээ маш олон замаар урсахаар энэ дотор байгаа цусны эзлэхүүн бол одоо эрчимтэй буураад даралт нь унж өгдөг байна. Тэгэхээр энэ дотор даралт унаад хаар яах нь зүрх маань дасан зохицлоороо хурдтай илүү агшиж өгж илүү их эзлэхүүнийг одоо шахаж гаргаж дасан зохицохыг хичээдэг. Тийм учраас cardiac output маань нэмэгдчихэд байгаа. За харин хүчил төрөгчийн тэр нөгөө төвийн венд байгаа сатурацийг хэмжиж үзэхэд энэ нь ихсэн байдаг байгаа. Яагаад гэхээр саяны карант биш тийм. Саяны карант нөгөө нэг суларцсан учраас энэ шинэ
цусны урсгал бол маш хурдцтай урсж өгдөг. Капилляраар тийм ээ, капилляраар. За тэгэхээр илүү хурдцтай урсна гэдэг маань хийн солилцоо явагдах тэр нөгөө нэг цаг хугацааны боломжийг бол багасгаж өгдөг байх нь, магадлалыг бууруулж өгдөг байх нь тийм ээ. Диффуз явагдах магадлалыг бууруулж өгдөг. Тийм учраас хүчил төрөгчийн экстракц бол багасдаг гэж үздэг. Өөр олон шалтгаан байгаа ч гэсэн одоохондоо тэрийг нь дурдаад өнгөрөхөд болно. За венийн эзлэхүүн нь дистрибьютив шокийн үед яадаг вэ гэвэл вений эзлэхүүн бол ихсэх боломжтой. Тэгэхдээ ер нь бол одоо янз бүрийн нөхцөл байдал байгаа л да, багасгах боломжтой. Тэгэхээр артериолын нөгөө нэг карант маань нэгтчихэж байгаа юм чинь илүү их цус вен рүү бас урсах боломжтой гэсэн үг. Эсвэргээр бас захын судасны капилларын нэвчмлийн чанар хэд их ихсээд third spacing буюу биеийн хөндөй рүү шингэн хуралдах эсвэл ингээд эс завсрын шингэн рүү хамаг цусаас алдах юм бол venous volume ерөөдөө бас буурах боломжтой ч гэдэг юм уу тийм ээ. Зөндөө олон одоо сценүүд байж болно. За төвийн вений даралт тэгвэл хуваарилтын шокийн үед яаж өөрчлөгдөв юм бэ гэх юм бол буурчж байгаа. Ягаад тэгэхээр судснууд маань маш их өргөссөн учраас захын одоо судснуудад бол маш их цусны эзлэхүүн байгаад байгаа хэрнээсээ төвийн вен дээр бол эргэж ирэх нь бага байдаг байна. За энэ дээр чинь нөгөө нэг артериолын гүлгэр булчингаас гадна вен чинь өөрөө бас нэмгэн гүлгэр булчинтай. Тэд нар маань ч гэсэн бас өргөсчж байгаа учраас төвд ирэх цусны хэмжээ багасж байна гэсэн. За ингээд ижил төстэй зарчмаар бол PCVP үзүүлэлт ч гэсэн буурсан байдаг гэсэн.